Энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар Москва Берлин чиглэлийн нислэг 08 цаг 1 минутанд хөөрөх ёстой байсан ч Шадар сайд Оюнбаатар улсын хурлын гишүүн Батсуур Ганбаатар нар хүн суртал гарган тухайн нислэгийг 30 орчим минут саатуулан онгоц хөөрөх буух дээрээ тулсан үедээ нислэгээ үргэлжлүүлсэн хэрэг гарсан юм а. Энэ хэрэг гарсан даруйд салбарын сайд нь Твиттерч иргэж манай хэдэн хүүхдүүдийг жаахан дарамтлсан сурагтай гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан хэрэг болсон. Учрыг нь тодруулах юм бол тэд улсын задлаар энгийн суудлал суух тээцтэй байсан бизнес зэрэглэлд суун хэмээн асуудал үүсгэсэн сурагтай олон улсын нислэгийг 30 минут саатуулсан учраас бусад зорчигчид нийлээд их бухимдсан сурагтай. Харин салбарын сайд өнөөдөр энэ тал дээр тайлбар хийлээ. Хэдийгээр Монголын иргэний агаарын тээвэр компани зүгээс олон улсын нислэг 30 минут саатсан ч байгууллагад ямар нэг хохирол гараагүй хэмээн мэдэгдэжээ. Дээрээс нь тэр 30 минутаар саатснаас болж одоо дамжин өнгөрөх онгоцондоо саатсан хотолсон ч юм уу зорчигч гараагүй учраас бол эдийн засгийн ямар нэг хохирол гараагүй гэж тайлбар өгсөн. За тэр тайлбарыг нь бол тамар мэдж байгаа. Би нэг тайлбар тавихгүйгээр шууд олон нийт Facebook Twitter-ээр дамжуулж өгсөн байна. Тэгэхээр бол Мяд компани өөрөө эдийн засгийн хохирол учраагүй гэж хэлж байгаа учраас хохиргуулдаг байна гэж ойлгож байна. Мөн түнчлэн эрхэм гишүүд маань хууль журмаа сайн мэдэхгүйгээс болж асуудал үүсгэсэн бололтой. Учир нь олон улсын нислэгээр явж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд энгийн тээцтэйж урьдчилан мэдэгдсэн тохиолдолд бизнес зэрэглийн сул суудалд шилжин суух боломжтой байдаг ч гишүүдийн зүгээс хэлж мэдэгдээгүй учраас яах аргагүй буруутай үйлдэл хийж олон улсын нислэгийг 30 минут саатуулжээ. Улсын хурлын тогтоолыг дагаж гарсан журам байна лээ. Тэр журмыг зам тээврийн сайд, сангийн сайд, төрийн чорын дараа нар баха тий хамтарч баталсан юм байлаа. Ер нь төрийн албаа ажлын шугамар явж байгаа. Төрийн албаны удирдах түвшний хүмүүс бол одоо хэрэг одоо бизнес ангилд суусуул байвал урагшин зэрэг ахиул суулж болно гэсэн. Гэхдээ тэрийг одоо шинэ ахиулахтаа бол үргэлжлэн мэдгэцсийн дагуу компани удирдлагад аль биесээр мэдгэцсийн дагуу одоо шийдвэрлэнэ гэдэг заасан байл л дээ. Ер нь бол эрх зүй талаасаа бол манай гуравт бол их болцоо байсан юм байлаа. Зүгээр надад анзаарсан зүйл бол урчиж мэддэг юм байна. Ер нь тэгээ очиод тэгээ суучдаг болохоор болдог гэж бодсон юм байна. Тэр журмын дагуу албан ёсны зохицуулт хийгдэхээ байсан юм байна. Ийхүү холбогдох журмаа сайн судлаагүй Шадар сайд тэргүүтэй гишүүд олон улсын нислэгийг 30 орчим минут саатуулсан ч азар хохирол гараагүй байна. Гэсэн хэдиж хууль баталж хууль санаачилж төр барьж байгаа эрхмүүдийн хувьд зорчигчдын амар амгалан тайван байдлыг алдагдуулан англи сольд суухаар олон улсын нислэгийг саатуулсан нь гишүүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм а. Хэрвээ энэ чиглэлийн онгоц саатснаас үүдэн их хэмжээний хохирол үүссэн бол хариуцлага хэн хүлээх вэ гэдгийг сонирхол татаж байгаа юм. Өдрийн тойлд уян мэдээллээ.